За ерөнхийдөө бол одоо манай Монголд гэх юм уу тийм иймэрхүү төрлийн энэ одоо анкеттай холбоотой үг хэллэг юмнууд явагдаад байх шиг байна. За байгууллагууд зарим нэг байгууллагууд өөрийн анкет намтартай байдаг. Одоо нөгөө төвд нэг тавьсан маа штэ намтраа гэдэг. Манай одоо Backforce Besta компанийн хувьд бол яг нь намтраа гэж яриад байгаа. Зарим газар бол анкет гэж яриад тийм ээ. За бас манай Монгол улсад маш их хэрэглэж байгаа нэг зүйл бол төрийн албан агчийн анкет байна. За энэ ганцхан төрийн албанд орох ч хүн гэлтгүй их бас компаниуд ажиллаж байхад ерөөсөө төрийн албан агчийн анкетыг бүгэлж ирээрэй гэдэг ийм шаардлага тавьж байгаа. За бас CV гэж их юм яриад байгаа тийм ээ. CV. За өшөө cover letter гэх тийм нэг иймэрхүү юм хэдлэг юмнууд яриад байгаа. За CV эдгээр бол ерөнхийдөө одоо тампнаас анкет авч явах ч гэсэн тэр олон улсын байгууллагад ажиллах сонирхолтой хүн эдгээр байсан. Ийм үс жишээ нь ялангуяа CV-г бол англиар бичээд тавьчихдаг тийм өөртөө хадгалаад бичдэг ийм зүйл байдаг. За тэгээд энэ cover letter гэдэг нь бас яг одоо нэг намтрынхаа тийм ээ нүүр болгоод хандсан захидал маягийн байгаа. За яг өдрийг товчхон сүүлд нь бас тайлбарлаад явна. За анкет бичих өмнө юу бэлдэж тавих вэ? Мэдээж зураг авахулах хэрэгтэй тийм ээ. Зарим хүмүүс ерөөсөө зураггүй анкет явуулчихдаг. Тэгтэл зураг бол аягүй чухал байдаг. Чи үйлчлэгээний байгууллага эднэр дээр ялангуяа хүнтэй харилцах учраас бас нэг тийм эвгүй согогтой ч юм уу те одоо эсвэл одоо юу гэдэг ингээ хүн ингээ хараад жоохон эвгүй байхад хүмүүсийг жоохон ерөнхийдөө за энэ нь бол үйлчлэгээ хүнтэй харилцах юм дээр бол тохирохгүй юм байна ч гэдэг юм. Ийм сонголтууд хийдэг. Түүнээс энэ муу газар энэ хөөрхөн байж гэдэг юм. Тийм байдлаар бол сонгохгүй. Ямар албан дээр ямар хуу царайтай те тэрийг бас хаардаг. Тэгээд тэрнээс гадна тухайн хүн нөгөө нэг ч удаа уулзж байгаагүй мэдэхгүй хүнийг бол хүн ерөөсөө хүний царайгаар хараад иймэрхүү зан ааштай ч юм уу те ингээд янз бүрийн төсөөлөл ойлголтууд бууж идэг учраас зураг заавал наах хэрэгтэй. За тэгэхээр зураг авахулна. За тэгээд зураг авахлахдаа бас анхаарах хэрэгтэй тийм ээ. Одоо хаан чамаагүй тэгэл нэг юм партинд явах гэж байгаа юм шиг юм нэг ил задгаа хувцастай ингээл том эмх зүүцэн өсөө задгаа тавьсан юм зураг наацсан охтууд эдгээр бас ирдэг л дээ. Тэгэхээр тэрийг хараад бол за энэ охин арай л манай компани тохирохгүй байна гэл бараг зурагнаасаа хараад доторх юм нэх уншихгүй нэг орхидох юм юмуд гарч ирдэг. Тэгэхээр бас сайн зурагч нь өөрийгөө сайхан харуулахаар айтайхан зураг авахулах хэрэгтэй. За энийг би бас ярина. За мөн тухайн нөгөө анкет юм бүглөхөөс өмнө жишээ нэг ганцхан цаасан дээр ингээд бичээд буруу бичээд явчихдаг. Нөгөөдгөө штрихдэг ч юм уу те асуудал гарах учраас бичгээс өмнө нэг 2-3% хэвлээ тавьчих хэрэгтэй. Юм бүглөхөөс өмнө тийм ээ. Тэгээд эхнийх нь яхан ноорог болдог ч юм уу те. Хамгийн сүүлд нь ямар ч алдаагүй сайхан бичсэн анкетыг бэлэн болгоно гэсэн. За тэгээд бас нэг А4-ийн хэмжээтэй дугтун цагаан өнгийн ч юм уу эсвэл ийм нөгөө нэг бор шаргал өнгөтэй өөр нэг улаан ч юм уу тий одоо янз бүрийн өөр өнгийн дугтун бол хэрэггүй. Зүгээр л нэг анкетаа барьж ирээд ингээд орхичих чинь бас их өөр шүү дээ тийм ээ. Тэр чинь энэ хүн ямар хүн байна гэдэг бас харагдана л да. Нямбай байна уу тийм ээ? Ямар байна уу? Тэгэхээр ийм хэдэн зүйлийг бас бэлдээд тавьчих хэрэгтэй гэдэг юм аа. За зураг руугаа оръё тийм ээ. Энэ хоёр зурагны аль нь их айтайхан харагдаж байна. За энэ ингээд дугуулсан байна тий бүргээр нэг л хүн байгаа. Тэгтэл ингээд нөгөө харангуут шууд буух сэтгэл юм маань их өөр байна тий. Жишээ нь одоо та бүхэн над руу хардаа би ингээд цахаа гаргацсан байна тий. Тэгээ одоо ингээд цахаа буцаага хийчих. Аль нь айтайхан гарах нь их айтайхан зүг харагдаад жоохон гэрэл хийгээ ороо тий. Тэр энэ зурган дээр жишээ энэ цахаа гаргачих хэрэгтэй тийм ээ. Мэдээж костюм бижааг өмсчих хэрэгтэй. Дээгүүрээ тийм ээ. Тэгээд нэг цагаан өнгийн цам цөмсөө захын гаргачих тийм ээ. За үсийг урдураа нэг их үс ингээд унжуулаад ингэхээр нөгөө их өнгө дардаг. Учираас аль болохоор урдлахын үс өдрөө ингээ хоошлуулад тэгээ их урт үстэй байлаас жоохон боогоо тийм ээ.
үсэн дээр. Тэгээд одоо нэг их шар мөнгөний үстэй ч юм уу байвал бас ерөнхийдөө бол дэмий. Хичнээн одоо тийм ээ миний стил бол ийм гэдэг ингээ бодсон байгаа ч гэсэн ажил хийж байгаа тухайн компани өнгөнд хүн орох хэрэгтэй байдаг. За тэгээд нүүрний өнгө төрхөн дээр бас их унжгаар эднэр байх юм бол мэдээж онцгүй сэтгэл төрнө шүү дээ тийм ээ. Тэгээд баг зэрэг бүр шүдэ гаргалгүйгээр баг зэрэг инээмсэглээ. Тэгээ нүдээ бас нэг жоохон ингээд энгийн үеэс жоохон ингээд нээж өгөх хэрэгтэй гэсэн маа. Тэгэхгүй болохоор ингээд нэг юм унжгаар ч юм шиг те ийм сэтгэл төрдөг. За эмэгтэйчүүдийн хувьд одоо ингээд нэг даруухан ийм юу байна гэж харагдана гээл те. Бүр юу ч бодохгүй ингээд нэг тийм байх бас хэрэггүй гэж зөвлөлт юм билэ. Баг зэрэг ингээд өнгө ороо те эмэгтэй хүн чинь нэг бочхаараас их өнгөлөг айтаа харагддаг штэ. За дараа нь эхний энэ миний ярианы хэсэг бол дандаа юу л байл да. Одоо нөгөө гадна төрх талаас анкет ямар байх хэрэгтэй вэ тийм ээ? Зураг мөрөгч бичих тэр одоо харагдах байдлууд нь юу вэ? За түрүүн ярьсан одоо балаж цоглож бичиж болохгүй, штрихтэж болохгүй тийм ээ? За муухай бичиж болохгүй. Гаргахдаггүй юм бичсэн байвал хүн нөгөөдгий чинь уншихаас төвөгшөө. Тэгээд тийм учраас аюул олон анкет юм хурж ирж байгаа бол заавал хичээж чиний анкетыг унших гэх тийм хүсэл хүнд төрөхгүй учраас хажууд тийш байж. Чи өөрийгөө тухайн хүнд мэдүүлэгчл байгаа бол чи хичээх хэрэгтэй. Өөрийнхөө тухай бичсэн зүйлээ хүргэхийн тулд ойлгоход бичих хэрэгтэй. Тэгээд бүр их муухай бичгтэй хүн бол одоо нөгөө компьютер хөгжсөн юм чинь CV юмаа энэ компьютераар ингэ шивэд бичиж болно. За тэгээд мэдээж үг үсгийн алдаатай бичиж болох. Сүүлийн үеийн залуучууд бас их алдаатай бичээд байгаа нь харагдаад байна. Одоо нөгөө 90 юм үгийн ингээд залгах те давхар магварууд дээр маш их алддаг болцсон. Тэгээ наад захын одоо нөгөө нэг зөв бичих дүрм мэдэхгүй байна. Ийм одоо дүгнэлтэнд хүрэх учраас одоо бүр болох бол хүнээр нэгтлүүлэх хэрэгтэй тийм ээ. Өөрөө олж харахгүй байх юм бол бас нэгтлүүлчих хэрэгтэй. За тэгээд манайхан маш их товчилдог. Товчлол одоо юмнуудыг ингээд зарим нь тэр болгон хүн мэдэхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр бүх өгнүүдээ сайхан товчлохгүйгээр бүгдийг бичих хэрэгтэй. За найруулгын алдаа тийм ээ бас байж болохгүй тэнийг анхаарах хэрэгтэй. Тэгээ одоо ингээд бүр урт өгүүлбэр бичихгүй л гэсэн үг л дээ тийм ээ. Товчхон. Тэгээ доош нь ингээд жагсаагаад поинтуудаа доош нь жагсаагаад бичнэ гэсэн үг юм байна л да. За тэгээд бас хүмүүсээс ингээд анкет хүлээж авахд ерөөсөө нөгөө бөглөх ингээд за чиний сайн чаддаг зүйл чи яагаад энэ компанид орох гэж байгаа ч гэдэг юм уу те бичихгүй орхицсан байдаг. Тэгэхээр тэндээс юу харагдах вэ гэвэл энэ хүн бол одоо манай ажилд ингэж орохыг үнэхээр хүсэж байна гэдэг юм бол харагдахгүй. Тийм учраас яг үхээр аль хоо тэр асуулт юмнуудаа бүгдийг бичих хэрэгтэй. За тийм учраас одоо иймэрхүү зай байлаа гэхэд ерөнхийдөө энэ зай нэг ингээд энэ орон зайг ингээд нэг дүүргчихээр тийм ээ юм биччих хэрэгтэй. За бас нэг зүйл байна. Сүүлийн үед бол одоо анкет юмыг аваачиж өгөхөөс гадна мэйлээр явуулчих ийм юмнууд нэлээх одоо мэйлээр явуулдаг болсон байгаа. За тэгэхээр ажилд орох энэ анкетыг явуулах нь битгий ерөнхийдөө ингээд загтал юм бичихтэй одоо тий соёлгүй байдал манай хүмүүст айгүй анзаарэгддэг л та. Жишээ нь одоо мэйл явуулах гарчиг нь ингээл хай гэдэг ийм гарчигтай ажилд орох гэж байгаа хүсэл над дээр зөндөө орж ирдэг. Тэр тохиромжтой байна уу? Мэйлийн гарчиг нь хай. Ингээл биш вэ те? Хай гэд мэйл явуулчих юм бол би тэрийг нээхгүй ч гэж магадгүй. За тийм учраас мэйлийнхэн гарчигт анхаарах хэрэгтэй. Тэгээ нээх их урт өгүүлбэрээр биш яг тухайн явуулж байгаа тэр агуулгатай таарсан товчхон одоо сабжигтэй гарчиг өгөх ёстой. За тэгээд мэйлийнхаа агуулгыг бас нэг айтайхан биччих хэрэгтэй. Нөгөө бичиг үсгийн соёл бүх юм чи харагдах учраас зарим нь ингээд хай гингутаа намтар юм хавсаргаал явуулчихдаг. Хин юуны тухай яах гэж явуулсан бүү мэд. Тэгээ тийм мэйл хүлээж авсан хүн бол тэрийг нээж уншия гэж бол бас бодохгүй. Тийм учраас ерөөсөө л энэ ихний мэйлнээс чи эхлээд чи хинбэ гэдэг харагдана. За гарчгаа оновчтой өгөөд тэгээд
За ямар компани руу явуулж байгаа тийм ээ? Нөгөө мэйл чинь андуураад өөр газар очсон юм уу? Зөв газар ирсэн юм уу те? За ийм компани за жишээ нь хүний нөөцийн мэрэгчлэлтэнд тэр хүний нэрийг мэдэхгүй ч юм уу те? Хүний нөөцийн мэрэгчлэлтэнд хинт хандж байгаагаа бичээд за тэгээд яг нэг минчлээд тийм ээ сайн байна уу? За намайг тэр гэдгээ гэх тийм ээ. Тэгээд танай компани ажлын байрны зарыг ийм юмнаас хараад тэгээ анкетаа илгээж байна. Тэгээ шаардлагатай бусад материалуудыг мөн хавсаргалаа гэд жишээ нь сургуулийн одоо нөгөө нэг төгссөн диплом ч юм уу те янз бүрийн холбогдох баримт бичиг юмнууд чинь байвал хамт хавсаргаа явуулчих нь их зүгээр байдаг. Тэгээд хамгийн сүүлд нь хүндэтгсэн тэгээ нэрээ бичээд хаяг өөрийнхөө утасны дугаар имэйл хаягийг бичнэ. За зарим бас нэг ийм юмнууд их гардгийн. Одоо имэйл хаяг юм уу бичихгүй. Тэгээд нэг мэйл хаягнаас надад анкет ирлээ тийм ээ. За яах вэ энэ хүн мэйл юм ингээд анкетыг хараа за нэг уулзаад үзчихье гэж бодоод нөгөө мэйлэр нь за чиний анкетыг чи хүлээж авлаа тэдэнд ярьслаханд ирнүү ч гэдэг юм үү те ингээд эргүүлээд явуулахаар огт хариу байхгүй. Тэгээ яасан гэд уцаар нь ярихаар миний мэйл хаяг байгаагүй хүний мэйл хаягнаас явуулсан болоод явцдаг ийм юмнуудаас их байдаг. Тэгэхээр хүн бүр одоо орчин үеийн залуучууд одоо ялангуяа өөрийн мэйл хаягтай байлгүй тийм ээ. Тэгээ өөрийнхөө мэйл хаягнаас явуулж явах бас хэрэгтэй. Дээрээс нь ер нь байнга хэрэгэлдэг, хардаг, чек хийдэг мэйл хаягаа доор нь давхар биччихэд гимгөө. За бас мэйл хаягн дээр анхаарах юмнууд байдгийн шүү. Их сонин гарчигтай мэйл хаяг өгсөн хүмүүс байдаг. Жишээ нь би сая эртээрхэн нэг Монголд үйлдвэрлэж байгаа цайны цай худалдаж аваад ингээ харсан чинь холбогдох утас юу гэсэн хайн цам ган зөрөгч байлуу те одоо өөрийгөө их царайлаг залуул юм шиг байна гэж л ойлгоно л доо. Тэгтээ тэгэл хевлээд тэр нь манай зах зээл дээр ингээ гараа явцсан байгаа байхгүй. Гэтэл тэр хүн одоо өөрийнхөө тийм ээ би ямар мэйл хаягтай байгаад хүн тэрийг хараад юу гэж бодох өдр гэдэг юмыг огт бодоогүй л байх нь байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр ямар мэйл хаягтай байх өдр гэдгээ бас бодох хэрэгтэй. За хэрвээ биеэр авчиж өгч байгаа бол за биеэр авчиж өгөхдөө бас их анзаараарай. Жохон цаг авч гараарай. Зарим нь анкета авчирж өгч ийн гээл айгуу яаруу сандруу би одоо дараачийн ажилтай ч гэдэг юм уу те. Ингээ бас нэг уулзаа за нэгэнт ирсэн юм чинь нэг ер нь ярилцаад нэг ямархан хүн байна уу гайгүй байна уу гэ харчий гэж бас боддог л доо. Тийм үед яаруу сандруу ингээл гараа явчихаар нөгөө хүн манай ажилд үнэхээр сонирхоод орох чинь гэдэг юм харагддаг учраас тэгэл тэр шатан дээрээ ерөөсө тэр хүнийг бол дараачийн одоо ярилцлага юм руу урья гэж бол юу бодогддгоо. Тийм учраас жоохон цаг аваа. Тэгээд хувцлалтандаа бас анхаараа тийм ээ. Анкет өгч байгаа ч гэсэн бас нэг Джеймс Мэнс өмссөн ч юм уу те очилгүй атайхан шиг цэвэрхэн одоо бүр нэг костюм бижаг өмсөөл ажил нөгөө ярилцлаганд орох ч байгаа юм шиг биш ч гэсэн атайхан зүгээр тийм хувц өмсөд бас очих хэрэгтэй шүү. За тэгээд тэр дугтуунд хийн гэж ярьж ирсэн тийм ээ. Тэр дугтуунд хийхдээ бас дугтууга хаяглах хэрэгтэй байдаг. Юун тухай ямар дугтуунд юу хийцэн мэддэхгүй юм байж бас болохгүй. Жишээ нь тухайн газар тийм ээ анкет өгөхөө очсон чи хүний нөөцийн менежер байхгүй ч болно. Тэгвэл тэрийг нь хажуу талын хүнд орхиж болно тийм ээ. Тэгээ тэр үед одоо өөр тухайн компани хаяг тийм ээ нэр хаана хандж ийсэн тэр хаягаа бичээ тэгээ хүний нөөцийн албанд гэж хичээд за тэгээд дотор нь энэ ажилд орох хүсэгчийн анкет байгаа ч гэдэг юм уу те нэг тийм товчлол юм гээд хойдолд нь өөрийнхөө нэр утас юмнуудыг бичээд ингээ мэдээж битүүлээд ингээ орхих ийм бас соёл юмнууд дээр бас хүмүүс мэдхгүй ингэж алдах байдаг. Та бүхний гарт одоо нэг намтар байгаа шүү дээ тийм ээ. Ерөнхийдөө наад намтрын чинь анкетны энэ загвар бол Besta BFM компани намтар байгаа.